Сайн мэцхан уу, Learn English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бидний унших сэдэв Dinosaurs. За энэ дуудлагыг анзаарч байгаа бах Dino гэж уншихгүй Dino гэж унших нь. Динозаврууд. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсгээс бүрдэж байгаа. Reading хэсэг дээр уншиж ойлгоно, speaking хэсэг дээр бид нэр чангаар унших, ярин дасгал хийх болно. За ингээд эхэлцгээе. Do you know about dinosaurs? Do you know чи мэдхүү about тэр талаар dinosaurs динозавруудын талаар мэдхүү? Some people think that once there was a winter that lasted for 5 years. Some people think зарим хүмүүс think бододгийн that тэгж ингэж once нэгэн цагт once гэвэл нэг удаа гэхээс гадна нэгэн цагт гэж орж ирж болно. There was тэнд байсан a winter нэгэн өвөл байсан. That тэр нь lasted үргэлжилсэн for 5 years. 4 гэвэл турш, 5 гэвэл 5. 5 жилийн турш lasted үргэлжилсэн. За last гэдэг нэг утгаараа өнгөрсөн гэсэн утгатай тийм үү? Тэмдэг нэр байдлаар. За тэгвэл энэ дээр үйл үгээр орж ирвэл үргэлжилсэн гэсэн утгыг илэрхийлдэг байна. The dinosaurs loved hot weather. Динозаврууд loved дуртай hot халуун weather цаг агаар. So тиймээс they could not survive. Тэд нар could not чадаагүй survive амьд үлдэж. This winter энэ өвөл амьд үлдэж чадаагүй. And most died. Тэгээд ихэнх нь died үсэн. Some dinosaurs зарим динозаврууд нь survived амьд үлдсэн. And тэгээд they became тэд болцгоосон the crocodiles, alligators and birds that we see today. Юу болсон? The crocodiles матар. Alligator гэхээр бас матар. Тэгэхээр энэ хоёр нь хоёулаа төстэй утгатай ахна. And birds бас шууд болсон. Яадаг энэ амьтад юм бэ гэвэл that we see today. Тэднийг бид нар see хард юм аа. Today өнөөдөр. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний хаардаг матар, шувуу гэх мэт амьтад they become тэд болцгоосон. Зарим нь амьд үлдээд ийм амьтан болж өөрчлөгдсөн байна. За одоо бүгдээрээ speaking хамгийн чухал дасгалуудын нэг read aloud чангаар унших дасгалыг хамтдаа эзгэе. Do you know about dinosaurs? Some people think that once there was a winter that lasted for 5 years. The dinosaurs loved hot weather, so they could not survive this winter, and most died. Some dinosaurs survived, and they became the crocodiles, alligators, and birds that we see today. За одоо бүгдээрээ хичээлээсээ хідүүг тогтоосон байна. Энэ үгнүүдээ чийжилсэн байв сэтгэл зүйдээрээ үлдээгээрэй. Хэрвээ чийжлээгүй байх юм бол хичээлийн эхнээс нь дахиад нэг удаа үзээрэй. Өнөөдрийн хичээл энэ хүрээд дууслаа. Асуух зүйл байв сэтгэл зүйдээр үлдээж болно. Мөн манай Facebook, Instagram-аар бид нартэй холбогдох боломжтой шүү. Дараагийн хичээлээр уулзцгаая. See you.